Сайн байцгаана уу? Мэдрэлийн эмч мандах байна. Хүний тархинд өвдөлтийг хүлээж авах рецептор буюу хүлээ авар гэж байдаггүй. Ихэнх мэдрэлийн өвчнүүд толгой өвдөлтөд илэрч байгаа юм шиг санагдах боломж үнэн хэрэгтээ тэр нь жинхэнэ мэдрэлийн тогтолцооны өвчин багны ховор байдаг. Харин танд толгой чамархаа дагц хүзүүгээр чилж хөндөөрлөж өвдөд үүнийг барай хийх юм аль нэг газар тарахад өвчин намдаад байгаа юм шиг санагдвал энэ маань булчин чангалын гаралтай өвдөлтөйг илэрхийлж байгаа. Энэ ямар шалтгаантай үүсвэхийг удаан хугацаагаар нэг барилд удаан суух, компьютер ширтэх, утсаа ширтэх, эсвэл нэг юмд стресстэж анхаарлаа нэг юмд их төлрүүлэх тохиолдолд булчингууд чангардаг. Энэ үед та булчингаа яаж суллах ёстой вэ? Хамгийн сайн булчин суллах арга бол хүн бүтэн ойртой хонох. Маш сан гүнзгий унтах хэрэгтэй. Үүний тулд та тогтсон цагт орой 22-оос 23 цагт орондоо ороод бүх цахилгаан хэрэгслийг унтраагаад шөнөдөө 7-оос 8 цаг бүтэн ойртой унтах хэрэгтэй. COVID-19 салбарын дараа танд тархи манамдах буюу brain fog шинжүүд илэрч байвал дараах 6 зөвлөмжийг дагаарай. Нэгдүгээр та дасгал хөдөлгөөн сайн хийгээрэй. Халдварын дараа аажмаар дасгал хийх хугацаагаа нэмж өөртөө тогтсон дасгал. Дараагийнх нь танд тархинд хэрэгтэй хоол хүнсийг хэрэглээрэй. Үүнд самар, оливын тос, олив, хүнсний ногоо, жимс жимсгэн хэрэглээрэй. Гуравт та цогтууруулахундаа болон эмийн хэрэглээгээ багасгаарай. Ингэснээр мэдрэлийн хордуулах үйлдэл аль болох бага болж тархины эргэн сэргэлтэнд нөлөөлнө. Дөрөвдүгээр зөвлөмж бол сайн унтаж амрах. Шөнийн нойр сайн авч явах үед хүний тархины үйл ажиллагаа мэдрэлийн систем эргэн сэргэж байдаг. Тийм учраас та маш сайн унтах хэрэгтэй. Тавдугаар зөвлөмж бол аль болох та нийгмийн харилцаанд эрт орох хэрэгтэй. Ковидоор өвснийхаа дараа өөрийгөө нийгмээс тусгаарлах, найз нөхдөд уулзах, ажилдаа эргэж орох зэргээр аль болох олон нийтэд эрт харилцаж эхлэв. Хамгийн сүүлийн зөвлөмж бол та хөгжим сонсох, эерэг бодол бодох, ном унших зэргээр өөрийгөө мэдрэлийн системээс сэтгэн бодох чадварыг сайжруулаарай гэж зөвлөх байна. Эмэгтэйчүүдийн эмчийн ихтлэгээр байна. За, эрүүл эмэгтэйн үтрэнд маш олон төрлийн бактери байдаг. Энэ бактериудын маань 99% нь ашигтай бактери байдаг бол 1% нь өвчин үүсгэх чадвартай мөөгөн зөр олон бусад бактери байж болно. Эрүүл эмэгтэй үтрээнээс цайвар, салсархаг, бага зэргийн шаргал туяатай ялгц гарч болно. Өөр ингэсэн бага хэмжээний өвгөнц үнэртэй ээж болно. Ялгцны хэмжээ маань сарын тэмдэг эрхийн өмнө ба дараа хэмжээний хувьд ихсэж болно. За, гарч байгаа ялгц маань бага зэргийн шаргал туяатай ч гэсэн ямар нэгэн захтнах хорсох зовир байж болохгүй. За, шаргал туяа ордог шалтгаан гэх юм бол өтрээний ялгц маань умаа үзэнээс ялгараад гарах үедээ агаартай орволд ороод бага зэргийн шаргал туяа орж болно. Энэ бүхэн хэвэн юм. Хэрвээ тань захтнах хорсох болон өөр бусад нэмэлт зовир илэрсэн бол эмэгтэйчүүдийн эмч тантаарай. За, хэвийн жирэмслийн тулд үтрээгээр явж байгаа эр бэлгээс маань чанартай байх ёстой. Эр бэлгээс дамжих замд ямар нэгэн өрөвсөл байж болохгүй. Эр бэлгээс дамжих гуурсаа олоод ямар нэгэн битүүрлэж болохгүй. Өндгөвч сайн ажиллаад сар болго өндгөөсөө ялгаруулж явах ёстой. За, өндгөөс маань үр тогтоож чадсан бол гуурсаа олоогоор буцаж өнхрөөд умаад орж ирээд бэхлэгдэх ёстой. Бэхлэгдэх талбайд нь ямар нэгэн хавдар ургацэг мион бас байж болохгүй. Эдгээр бүх шалтгаан хэвийн байж та жирэмслэн хэрвээ таны гэр бүл жирэмсэн болж чадахгүй асуудал байгаа бол сарын тэмдгийнхаа цус үзэгдсэн өдрөө 1 гэж тоолоод 12-оос 14 хоног дээр эхний үзлэгтээ хамрагдаараа. Энэ үед эмэгтэйчүүдийн өрөвсөл байна уу, хавдар ургацэг байна уу, өндөгчний үйл ажиллагаа ямар байгааг анхны байдлаар анхаарах боломжтой байдаг.